Өө зурд үзэл байгаад тах юу үзээд байгаа юм. Кино үзэж байна. Өнөөдөр бичлэг хийж байна. За минь байцгаана уу тэгэхээр та нар гайх чийж магадгүй Монгол цамцнаасаа өөр цамцтай бичлэг хийж ийн гэдэг бол энэ хувцас яг энэ лүк болохоор миний бүх цаг үеийн хамгийн дуртай кинонуудын нэг болох 1985 онд гарч исэн одоо бараг 40-41 жил болох гэж байгаа Back to the Future буюу ирээдүрөө буцна киноны гол дүр болох Мартин Маклайын хүмүүстэй юм хувцас байгаа. Тэгээд би бүр өөр амар том фэн нөхгүй. Тэгээд харалдаа энэ арт талдаа энэ Flaxa Faster тэгэнгүүт энэ ийм жижигхэн цаг хугацааны DeLorean нэрээ хаалган нэгтэлттэй ингээ Back to the Future гэсэн ийм энэ энэ болохоор монголоор шилжүүлэгч конденсатор бидний цаг хугацаагаар аялахад хэрэгтэй нисдэг DeLorean байна. Яг Back to the Future Part 2 хоёрдугаар ангийнх нь нисдэг DeLorean. DeLorean байна ингээд төмөр зам дээр явдаг. Ялтчгүй 1885 оноос буцаад 1985 он руу буцах гэж байгаа DeLorean. За бараг буцаа явчлаа дөө. Ирээдүрүүгээ. Хэрвээ үлдсэн амьдралдаа цор ганц кино үзээ гэсэн бол би яахын аргагүй номер 1-т Back to the Future буюу энэ ирээдүрүү буцна гэдэг киног сонгох байсан. За тэгээд яг энэ Back to the Future буюу ирээдүрүү буцна кинонд яг яагаад дуртай болсон бэ гэдэг шалтгаан бол яг баг байхдаа ингээд зургатны өмнө ингээд бараг тэр чинь нэг сардаа 1 2 амар олон удаа л гардаг байсан. Эсвэл миний ухаанд амар олон удаа гардаг байсан юм шиг санагдчихж магадгүй. Тэгээд 1 2 3 ангитай тэнгуүтээ бүр яг ингээд 1-р анги дээрээ тэ ингээд цаг хугацааны аяллаар юм машинаар шууд ингээд өнгөрсөн очсноо аав ээжтэйгээ уулзж муулзаад аав ээжийн залуугийн үедээ ингээд уулзсан чинь ээж нь өөртөө дурлаад ингээд бөө юм болоод ирээдүй сүүлээ гэл. Тэгэл ирээдүрүүгээ буцаал тэгснэ 1985 оноос ирээдүрүү 2015 онд руу яг би тухайн үед 2011 онд үдсэн гэд бодоод үзэр яг 15 онд би яг бодохдоо яг ийм нисдэг машин тэг гадаад хийх юм болоо гэсэн чинь одоо 26 он гарчаад хахад нисдэг машин бол байхгүй байгаа. Тийм дрон бол байгаа. Тий hoverboard бас байхгүй. Тэгээд амар 85 оны Америкчууд амар гэгээлгээр ирээдүг харж исэн юм байлээ ерөнхийдөө 2015 оныг. Тэгээд яг үзээгүй хүүхдүүд байвал яг энэ киног бол үзээрэй гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл яг энэ киног үзснээрээ яг юм шинжлэх ухаан талаас амар олон зүйлийг юм тунгааж бодох тэ ингээд юм бүр юм тарих ингээд яагаад ийм юм болоод байгаа яагаад ингэж байгаа яг киноны хувьд амар олон шинжлэх ухааны тал дээр алдаатай зүйлүүд байдаг ч гэсэн энэ чинь кино тэгээд бүр миний дуртай кино болохоор би ерөөсөө ингээд тэ тэрийг бол зүгээр хайцсан байхгүй юу тэ. Тэгээд одоо бол тэ ингээд нисдэг машинтай болцсон байсан бол гоё л байна ингээд нисээл гэл тэ тэгээд яг 1-р ангийн талаар яг ерөөсөө Back to the Future мэдхгүй хүмүүст яг товчхоноор би яг одоо ингээд тайлбарлаад өгье. Ирээдүй рүү буцснаа. Тэгэхээр кино маань 1985 оны намрын нэгэн наалгаар өглөө Марти гих хүү хичээлээсээ хоцроод яаран явж байгаагаар эхэлдэг. Марти бол 17 настай жирийн нэгэн 10 жилийн сурагч. Энэ бол түүний найз охин Jennifer байж та 17 настай найз охинтой би ч нэртэй. За энэ ч яг манай Мартигийн ар гэрийн байдал бол жоохон тиймхэн бүтлгүй аав Жорж тэгээд аавыг нь дээрлэгдэг 10 жилийн найз нь ч юм уу юу чинь Биф гээд нөхөр тэгээд архинд орчихсон архины хамааралтай ээж болох Лорен тэгээд ах эгчийнхэн дунд бол манай Марти бол нэрээ ганцаархнаа бүр
гэд байж байгаа. Тэгээ манай хүний ганц өөд нь болгодог хүн бол энэ хөгшин доктор Emmett Brown тэгээд энэ хоёр яаж явж байгаа найзалсан бөө мэд. Тэгсэн нэг орой зүгээр Emmett Brown плутониум ашиглаж цаг хугацаагаар аялах боломжтой машин бүтээсэн. Тэгээ плутониум ч худалдаалагдаж зүгээр дэлгүүр зардггүй юм бидтэй гэсэн чи би лимчүүдэд бөмбөг хийж өгнө гэд холигдсон юм аа гэсэн нөгөө лимчүүд нь ирээд Brown-ыг буудаад алчдаг байхгүй. Тэгээ манай хүн нөгөө цаг хугацааны машинтай зүгтаагаа зүгээр яана гэж явж чадаа салдандгүй 1985 оноос 55 он руу цагийн өсрэлт хийгээд гээд 30 жилийн өмнөх рүү хүрээд ирж байгаа маа. Манай хүн ихэндээ итгэхгүй байж исэн чинь аавынхаа залуугийн үедээ таарад нөгөө бифийн залуугийн үедээ таарад бүр юу вэ чин жинхнээсээ юм уу гэд байжсэн. Аавгаа машин дайруулах чагааг нь хараад тусалж агаад өөрөө машинд нь дайруулад ухаалтаад уннаа. Тэгээс эрэхтэй ёо энэ зүвд байгаасаа ёстой нэр амар зүвдлээ ээж би ёстой өнгөрсөнд очсон гэсэн чи өөдөөс нь ээж нь чи зүгээрээ чи ирээдүйдээ л байна 1955 он гэсэн. Юу яриад тэгээд ингээ харсан ээж нь архинд ороогүй бүр зав залуухан хөөхөн байж байгаа юм чин тэгээд бас манай Мартиг шохорхоод байгаа мó хайшин. Тэгээ чи ёстой хөөхөн мөөрхөн гэд амар сони юм болоод байгаа байхгүй юу. Тэ хүүдэл дурлаад ах шиг байгаа. Тэгээ манай хүн яана одоо би яаж буцаж 1985 он руу очих вэ гэд бодсон чинь 30 жилийн өмнөх нөгөө Emmett Brown-тайгаа уулзаа та намайг буцаах хэрэгтэй. Үгүй бол би энд байж чадахгүй гэд арай хийж итгүүлэн барин нөгөө бичлэг хуурцаг юмаа үзүүлжиж манай хоёр буцах төлөвлөгөөгөө бий болгодгийн. Тэгсэн чинь энэ үед нь бас л плутониум олдох боломжгүй. Тэгээд заавал 121 гигаватттай байж ич цаг хугацаагаар аялах боломжтой гэсэн чинь ойрхон нөгөө нэг цаг хугацаагаар аялах өдөр буюу аянг захиж иж 121 гигаваттын хүчтэй л үүсгээд цаг хугацаагаар аялах боломжтой өдөр байна. Тэр нь 11 сарын 5 гэд манай хоёр би чамайг ирээдүйн рүү ч буцаа гэд амар сүртэй юм хэлж ийсэн чинь манай хүний явж ирсэн зурган дээр ахыхын толгой байхгүй болсон байдгийн те. Яасан бэ гэсэн чинь манай хүн нөгөө анх ээж аав хоёр нь танилцахдаа нөгөө энэ Жорж чинь энэний оронд машинд нь дайруулаад Лорентэй анх уулзах байсны манай хүн тэнэгтэж урдуур нь орж мөргүүлээд Лорен өөртөө дурлцсан байхгүй юу. Тэгээд ирээдүгөө өөрчилцөө л гэсэн үг. Тэгэл нөгөө Лорен чинь Мартиг зүгээр крашлаад ёстой кэлвэг ингээл. Тэгээд манай хүн ээж аав хоёр үдшилэг дээр л анх үнсэлцээ. Тэгээд ах ихч төрөө би төрсөн гэд үдшилгийг л зохицуулах тал руугаа ороод байж исэн гайтай юм шиг дундуур нь би форж ирээд лай болоод тэгсэн манай Жорж тэр үед ухаан орсон юм уу яасан бибиг зүгээр ганцсан шанаадаа л унгааж байгаа юм. Тэгээ манай хоёр чинь нэвлэрээ зүгээр хоорондоо үнсэлцснээр арай гэж ирээдүйн буцаж эргэж байгаа болохоор манай Марти баярлаа зүгээр Johnny Big гэдэг зүгээр Chuck Berry-гийн Johnny Big-үүд тоглоод зүгээр солиорж буцаж ирээд Emmett Brown-аар дамжуулаад цаг хугацаагаар аялах болж байгаа юм. Тэгсэн чинь ингээд цаг нь болох гээд тэгээ яаж чаа нөгөө Emmett Brown чинь ирээдүйд өгцөн байгаад байдаг. Манай хүн захаа бичээд өгсөн чинь ирээдүг өөрчлөлтөө юу энэ чи парадокс гэж солиорж байгаа. Захааг нь ураад тэгээ манай хүн арай хийж аянг захихт нь арай хийж бөм юм болж иж ирээдүг рүүгээ буцаж ирж байгаа юм аа 1985 он руу. Тэгэл ёо арай хийж амжаад ирвүүдээ гэд тэгсэн чинь үгүй яг л нөгөө доктор нь буудуулаад тий. Тэгээд манай хүн хажуунаас өөрийгөө нөгөө өнгөрсөн лүү явж байгаа гараад тэгсэн лимчүүд нь харин тэр үед нь үтсэн юм байлээ. Тэгээ манай хүн хавар чадсангүй гэсэн чинь нөгөө Эммет чинь боросоод ирсэн нөгөө захааг нь урцсан байсан ч гэсэн буцаагаад наагаад уньцсан юм байлээ. Тэгээд хамгаалах сум юмтай. Тэгээд за би 30 жилийн дараах руу явлаа. Тий 2015 онд чиний хөгшин чамтай уулзах байх мах. Тэгвэл минь төрөг яриа гал манай хүн сэрсэн чи гэр нь шал өөр болцсон байдгийн тий ах мах нь Burger King-с гарцсан амир менежер болцсон тэгснэ аав нь амир баян тэгснэ нөгөө нэг бип нь болохоор арчаагүй зүгээр машин угаахч болцсон байдгийн тэгээд аав нь дээрлүүлдэг. Тэгээ манай хүн чинь ёстой нэрэ жаргалаа эдлээ дээ гэсэн чи ирээдүгөөс нөгөө догч нь ирснэ. Баларсан Марти хоёлаа ирээдүрөө буцах хэрэгтэй байна гэсэн чи. Үгүй надтай Jennifer цуг байна гэсэн чи. Тэгвэл Jennifer-тэй цугал явуул да. Яасан юм бэ? Тэнд бид нэр бүкс болчихоо юу гэсэн чи. Үгүй танаа хүүхдүүдэд асуудал тулгарсан гэд манай хэд ирээдүй болох 2015 он руу явснаар энэ хүү кино маань дуусч байгаа юм. За тэгээд өнөөдрийн бичлэгээр яг өөрийнхөө дуртай ийм гоё киногаа ингээд та бүхэнтэй хуваалцлаа. Тэгээд энэ кино маань 1985 онд гарахтаа бүхэл бүтэн 11-7 хоног буюу 3 сарын хугацаанд бокс офисыг тэргүүлж ийсэн. Тэгээд бүр ингээд үзэгчдийг бүр ингээд дэлгэцнээс уяад те бүр үргэлжлэл 2 ангийг бүр хийгдэхэд хүрээд 2 3 гэж гараад яг бүхэл бүтэн 3 те юм гайхалтай
Роберт Земекис ийм гурвал бүтээл болж чадсан. Яг зарим үзэгчид одоо ингээд шинжлэх ухаан ийм техник технологи CGI хөгжчөөд байхад шинэ анги хийхгүй мүү гэж асууж байгаа. Гэтэ Роберт Земекис бол угаасаа юмд 3 анги байхад л тий nice шүү дээ. Тий намайг өгсөн цагт л 4-ийг үзээрэй гэж тийм шоглоод ярьсан байна лээ. Тий угаасаа 1985-аас 90 оны энэ 3 анги бол угаасаа классик. Бүр одоо үед яг ийм гарч байгаа шинэ цаг хугацааны машин ч юм уу цаг хугацаатай холбоотой кинонуудаас илүү кино. Тий. Тэгээд энэ удаагийн бичлэгтээ манай хамт байсан 5 хүндээ маш их баярлалаа. Тэгээд яг ийм бичлэг хийсэн шалтгаан гэх юм бол яг ийм бичлэгээр зогсохгүй цаашаага яг ийм хувцастай ийм яг Back to the Future-тэй холбоотой бичлэгүүд орох болно. Тий. Тэр нь одоо юу гэдгийг Lego DeLorean тэ сүүлд энэ онд шинээр гарсан 40 жилийн ойдон зориулсан DeLorean-ыг эвлүүлж болж тэгэнгүүт юм янз бүрийн юм байгаа. Тэгээд тэр бичлэгүүдээр эргээд уулзах болно. Тий. Ямар ч тач энэ удаагийн бичлэгийг хүрээ дууслаа. Бичлэг таалагдсан бол лайк удаа subscribe дарахаа битгий мартаарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зүр баяртай манайхаа. Тэгээд бидний очих газарт зам хэрэггүй. Харин subscribe хэрэгтэй болохоор subscribe-а дараарай. Тэгээд тэнд уулзцгаа.